За миний YouTube channel Талбаморил. Өнөөдөр би та нарын хүлээсэн, би өөрийнхөө бас амар удаан хүлээсэн бичлэг хийн. Daenerys Targaryen-ийн бодолтыг хийн. Khaleesi-гийн. Би дөнгөж сэрсэн байна. Цаг 11 болох гэж байна. Нүд жоо хавдсан. Тэгсэн ямар ч юм бодолтой өнөөдөр хий гэж утсан. Би одоо удахгүй ажил руу явна. Цагийн дараа тийм болохоор яарсан байна. Өчигдөр өсөө будсан болохоор бас жоон чирнэлийн яган байгаа шүү. Өсөө ингэ будсныхаа ихний хэдэн хоног жоон чирнэлийн яган болчихсон. Тэгэхээр дахиад ууж зүгээр жоон дэж өнгөт болчихно. За энэ бодолтой эхэлцгээе. Тэгээ би лин завсан. Цэнхэр өнгөтэй Meat One гэдэг. Тэгээд ийм цэнхэр өнгөтэй би өмнө хизээч ингэж ганцаараа линз хийж удажаагүй тийм болохоор жоохон амараа. Сайн яаж хийх юм бэ? Тийм болохоор би гэгээл үзүүлэхэд асууж байна. Гэгээ мэдэн тийм болохоор гэгээтэй одоо ярьж асуухгүй. Чи одоо надаа яаж линз хийхийг цаахаа зүг. Тэгээ энэ зүүн баруун ялгаатай юм уу? Жирийн намх чинь юу гэх юм бэ? Хараагийн нэг ялгаа байна. Тийм үү. За би хийлээ шүү. Тийм ээ юу гэдэг шүү. Уруу талаар хийн гэж байдаг даа юу? Уруу талаар нь одоо наад чи ингээд одоо зөв талаар хийх юм бол чи ингээд юугаар хуран дээр аваад ингээд хар заяа. Тэгвэл чи ингээд өөрөөр болж ивэл зүгээр заяа. Тавгшиг ингээд зөвхөн тавгшиг ингээд датаасан болоод байхгүй дээ. Тэгвэл өөрөөр хасдаг байна. Яа, за авцаа. За одоо хар дээр зайд авчихсан. Хар. Гэтэ миний нүд амар жижиг ингээ онгоох бах. За одоо тэгээд тавьчихгүй тэгээд битэнүүдээ анаадаа тэгэхээр чи авах байгаа навч. Чи ингэж анаад юм уу авахгүй шүү. Нөгөө хиндэ датаад нөгөө нүдэндээ хийх гэдэг. Чи надад анаад авахгүй нүдээ хийж захтаа ингэж иритирээд одоо би яагаад тийм тэгээд асуусан гэсэн чинь гараараа байвч гараа угаачаад гараараа тэгээд хамгийн зөв арга бактери үлдэрсэн систем авах хамгийн зөвхөн арга гэж хэлсэн шүү. За би тэгээд хөөе нүдэн дэвтэ нүдэн анаадаа тэгээд надад аюул том бизнес хийж байгаа юм. Одоо надад нөгөө тийм авчихгүй. Надад бас удаа болох уу? Үгүй надад юм батаас. Яа. Нөгөө хүмүүс надад миний батаас чи аюул ихийг наагаад хэлэх юм дээснээсээ. Чүч бүр баа хамгийн дээд зүйлтэй чүч надад тэгээд 2000 years later. Үдээсээ татаад энэ жостой. За бараг амтаа. Орсон явна гэсгэнэ одоо яах юм? Одоо хөдлөдөг иш хойч хөдлөдөг. За одоо зөөлхөн да зөөлхөн. Oh my god. Зөөлхөн. Миний энэ өөрийн нүдний энэ хар штэ. За Амар жижиг юм байна. Тэгсэн чинь ингээд миний боор ингээд гарч ирээд байна. За одоо нөгөөт нь яаж хийнэ гээ. Нүд амар татнаад байна. сайн татсан шүү дээ. Чи энэ дэний тааж. Үгүй тавай. За одоо нүдээ хойч хөдлөдөг. За зөөлхөн энэ за. Oh my god, what the fuck? За хөөе би вампир шиг харагдаад байна шүү дээ. Юу шиг харагдаад байна? Вампир. Яа. Амар өвдчих. Чи аим харагдаж байна. За тэгээ баярлаа. За. Vorhände wurden aga. Tulsin nudasi. Нүд мэдгүй яасан бэ? Одоо мэрлэг гарч яана гэл юм аяхгүй. Наа жоо уйлтан чинь ус гарчлаа. За одоо жоо тасч эхэлж байна. Oh my god би энийг одоо яаж гаргах юм? Мэрлэг чи надад цаасан өдөрт хөгөөж. За би өсөө
Foundation дээр бол би хэрэглэдэг foundation-ыг хэрэглэнэ гэж бодож байгаа. Lumine-ийн Natural Glow гэдэг. Гэтэ foundation бүртээс өөр primer, NYX-ийн Anti-Redness. За foundation. За foundation төрчихлээ. Foundation төрчихсэн мэт чаа concealer тавина. Denaris надаас жоохон цагаан болохоор жоохон цагаан дуу concealer тавина. Тэгээс жоохон ойрхоноос бичлээ. надаас илүү цагаан болохоор би жоохон цагаан ингээд жоохон цайвар болох хэрэгтэй. За ингэ тай. Maybelline Fit Me номер 15. Энэ одоо амар цаавар гэдэг. Гэтэ энэ бодлон дээр яг таарч байгаа шиг байна. Гэтэ миний өмнөх Game of Thrones-ийн бодлон дээр шиг адилхан. Энэ бол зүгээр дүрийг нь дуурайж байгаа нэг жоон тиймэрхүү маягтай бодолд би хизээч адилхан болж чадахгүй болохоор Daenerys одоо Khaleesi одоо ингээ яг тэр дүүрэн дээр тоглож байхдаа нэг будаагүй ингээ амар natural makeup та. За дараач алхан бол нэг пудер хэрэглэхгүй. Тэгээ жоон сүүдэр тавья. Амар сүүдэр тавихгүй жоохон сүүдэр. Тэгээ жоохон сүүдэр тавихдаа миний бодлоор жоон том багс авч агаад одоо миний зүгээр хэрэглэдэг пудрыг сүүдэр тавьдаг сүүдэр тавих пудер болгох гэж бодоод Smashbox-ийн Powder Foundation номер 6 нэг ихийг төрөхгүй тийм бол амар бор болж байна. За ингэ болно. Хамраа сая адилхан пудрээр За би утгын дундаа нэг цагаан пудер болчлоо. NYX Matte Foundation номер 04. Энэ надад амар цагаантай. Тэгээ одоо хөмсгөө янзлана. Тэгээ миний хөмсөг жоохон арай тод ах Daenerys-ийг бодвол жоохон хардсан өнгөтэй тийм болохоор би эхэлж ямар ч гэсэн concealer жоохон дараах юм. Тэгээд минийх жоохон ондоо хэлбэртэй. Юу болоод байна? Khaleesi-ийг бодвол ингээ хүмүүсийг харуул жоох юм тэгш. Минийх дэшээ доош ингэсэн. Хүмүүсний бодвол жоохон нүдэ тэгж амарч болчихоо. Ямар ч гэсэн Game of Thrones-ийнхаа юу хэрэглэн. Тэгээ цөрөөдөө би энэ эднэрийг хэрэглээгөө. Тэгээ энэ одоо хэрэглэе. Jon Snow-ийн сэлмийг хэрэглэе. Энэ ягаан өнгийг жоох нэг аваад
Тэгээ энэ богтой жоох нэг болоод. Тэгээ амар их бодгоо амар natural ах хэвээр. Жохон зүгээр юу хэлбэр өгөөл. Highlighter тавьчих. Шормосоо бодхоос өмнө. Тэгээ highlighter тавхаараа би Game of Thrones-ийн highlighter palette. Энэ Regal гэдэг өнгөний би оруулахынхаа яг энэ дээр. Тэгээ дунд хонгийн аваад тэгээд юуны хадаараас жоохны тавьчих. Хүмүүсийн хадаар. Тэгээд natural харагдуулахын тулд энийг жоох ингэж дараад. Сайн хатар дээр тавьсан бүгдийг нэгээд нийлүүлээд. Оруулаад жоохон энэ хоёрыг хэрэглэж үзье. Энэ нөгөө Game of Thrones-ийн Cersei-гийн өнгө, тэгчэнгүүтээ Sansa-гийн өнгө. Sansa өнгө арай жоохон ягаандуу, тэгээ Cersei-гийн арай жоохон бордоо. Тийм болохоор энэ хоёрыг халж аваад нэг хэрэглэв. Cersei-г жоохон гадна талдаа тавиад тэгээд Sansa халахж байгаа дандаа. Сормосоо бодно. Сормосоо жоохон дэргэлж агаад. За ямар ч юм болчлоо. Гэл хувцас гэж би энэ зурагтай адилхан болох гэж одоо ингээд нэг фотолог өмсч, Mac өмсч. Энэ дээр highlighter төрөхээр амар гоё харагдав. Миний өгч байгаа сонирн байсан юм шиг. Дахиад шинээж байгаа. За. Яа. Адилхан болж чадсан байна уу үгүй нөөсөө мэдэхгүй байна. Тэгээ энэ хувиралт, будалт та нарт таалагдсан байгаасаа жоохон яаралтай хийчлээ. Гэхдээ ямар ч юм энэ хамгийн сайнаар хийж чадхаар байлаа. Энэ видео таалагдсан бол лайк дараарай, subscribe дараарай, comment бичээрэй. Гэхдээ бас зүгээр үзэж олно. Тэгээд дараагийн видеон дээр уулзцгаая. Баярлалаа.